Та бол зүгээр жирийн хүн. Та шалгасандаа тэнцхийг, Монголынхоо нэг тогтцыг үзхийг, 8 цаг унтахыг, магадгүй гадаа гараад сайхан сархисахыг хүснэ. Асуудал нь та энэ бүхнийг нэг доор хийж чадахгүй. Яагаад гэвэл танд 24 цаг л бий. Ингээд болоо. Танд цаанаасаа изүүчгүй дутагчгүй 24 цаг л өгөгдсөн. Энэ бол хомсдол. Энэ бол бидний эргэн тойронд байгаа эд зүйлс хангалттай байдаггүй гэсэн энгийн гунигтай баримт үлээ. Цаг хугацаа, мөнгө, гоё амттай хуушир гэх мэтчсэн зүйлсийг бид энд дурдж болно. Хэрэв бид бүгдээрээ дуустдаггүй ичдийн хууширтай байсан бол эдийн засаг гэж зүйл оршин тогтнохгүй байх байсан. Бид бүгд зүгээр цатгалан байх байсан. Гэхдээ бидэнд тийм боломж байхгүй шүү дээ. Тиймээс бидэнд асуудал тулгарч байна. Хомсдлоос болж та сонголт хийх хэрэгтэй болдог. Та маргааш шалгастай тул шүнжин хичээлээ хийхээр шийдлээ. Та энийг хийхийн тулд ямар зүйлсийг зориулсан бэ? Та зөвхөн нэг оройны нойроо зориулслоо тогтохгүй, энэ нь таны Монголын тоглолтыг үзэх боломжийг үгүй болгосон бизээ. Таны хичээлийнхээ бэлтгэл зориулсан тэр сайхан зүйлсийг алдагдсан боломжийн өртөг гэдэг. Энэ бол таны хийгээгүй сонголт таныг чимээгүйхэн шүмжиж байгаа хэрэг үлээ. Тэгэхээр бид яах вэ? Бид арилжаа хийдэг. Танд залхадлаа идсэн бууз байна гэж бодъё. Таны найзад бүр болио гэтэл идсэн нийс салаат байна. Та хоёр өөрт байгаа зүйлсээ солилцлоо. Бүүм. Хоёулаа хожсоо. Та хоёулаа нэг хүсэхгүй байсан зүйлээ бие биендээ өгөөд илүү ихээр хүсч байсан зүйлээ авсан. Та дөнгөж сая эдийн засгийн ээжидийг мэдэрлээ. Гэтэ яагаад арилжаа хийнэ гэж хариулт нь машингийн харьцангуй давуу тал. Нэг жишээ авч үзье л да. Магадгүй та хүснэгт хийхдээ сууд ухаантан, харин лого дизайн хийхдээ аимшигтай муу байж болно. Харин таны найзууд зураач. Гэтэ хүснэгт хийх нь түүнийг уйлуулмаар санагдуулдаг. Та лого хийхдээ дундаж байсан ч зүгээр л хүснэгтээ хийгээд найздаа зураг даатгах нь илүү ухаалаг хэрэг юм. Та өөрийнхөө хамгийн муу биш зүйлдээ мэргэшдэг. Арилжаа гэдэг нь бүх зүйл ширдэг байх тухай биш, харин энэ бол хамгийн үр ашигтай байх тухай ойлголт юм аа. За тэгэхээр бүгдээрээ хомсдол сонголт хийх бас илүү их үр ашигын тулд арилжаа 8 хийдэг тухай одоогоор сураад байна. Энэ бүх зүйлсийг нэг том хайрцагт хийгээд үзээрэй. Энэ нь вебсайт, хөрөнгийн бирж, эсвэл зүгээр л үдийн хоолны мөнгөө сольцож буй 2 хүүхэд байж болно. Тэгээд та дөнгөж сая зах зээлийг зохион бүтээчихлээ. Тэгвэл зах зээлийг юу хөдөлгдөг вэ? Ганцхан үг, урамшуулал. Хүмүүс тэнэг биш шүү дээ. Бид аливаа зүйлд хариу үйлдэл үзүүлдэг. Хэрв кофе 100 төгрөг байвал та үнийг худалдаж авна. Хэрв кофе 50,000 төгрөг байсан бол кофег хизээж авахгүй. Бага үн нь худалдан авагчийг урамшуулдаг. Өндөр үн нь худалдагчийг урамшуулдаг. Энэ бол бүх зүйлийн хөдөлгүүр юм. Энэ хөдөлгүүр нь эрэлт ба нийлүүлэлтийг бий болгодог. Эрэлт гэдэг нь хичнээн хүн тэрхүү шинэ пүүзийг хүсэж байгааг хэлнэ. Нийлүүлэлт гэдэг нь компани боддоор хичнээн пүүз хийснийг хэлнэ. Хүн бүр тэр пүүзийг хүсч харин дэлхий дээр ердөө 5 хүн хос байх үед тэр пүүз одоо таны машинаас илүү үнэтэй боллоо. Эцсийн эцэст худалдан авагчид болон худалдагчид тохиролцдог. Пүүз худалдаж авахыг хүссэн хүмүүс пүүзээ зарахыг хүссэн яг тэр тооны хүмүүстэй таардаг тэрхүү ээжидийн үнийг тэнцвэр түнэ гэдэг. Энэ бол зах зээлийн аз жаргалтай цэг юм. Арилжаа хийхийг хүссэн хүн бүр аз жаргалтай боллоо. Энэ бол тэнцвэр үлээ. Өөрөөр хэлбэл хэн нэгэн орж ирээд үгүй 150,000 хэтэрхий их байна. 20-оор л авъя гэж хэлэх хүртэл энэ тэнцвэр доктортойгоор оршино. Үнийг үнийн хяналт гэж нэрлэдэг. Тэгэхээр та компаниг 150,000 үнэтэй пүүзээ 20,000-аар зарахад хүчилвэл юу болох вэ? Тэгэхээр тэд зүгээр л пүүз хийхээ болчихно. Тэгээд одоо хүнд ч пүүз байхгүй болно гэсэн үг юм аа.